За одоо блогийнхаа ээлж дугаарыг бичих гээд маргааш холын зам гаргаж байгаа. Тэгээд энэ удаагийнхаа бүтээгдэхүүн одоо нөгөө зочтой бүтээгдэхүүнээс анхаар манлай цэгийн дээр хүрэлцэн ирсэн байна. Энэ удаа бас уулзаж зарим бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авах гэж зорж ирсэн байгаа. Ингэж ордог юм биш үү? За нэг тасбар минь би ямар ч нэг карнал хоёр аа. За. Яг үдээд энэ ногоонд адуун дөнгөж ногоолж байгаа шинэ ногоотой зэрэгтэж байгаа энэ үед манай ээж хурдан мөрний зүтгэлтнүүдэд хэрэгтэй ямар бүтээгдэхүүнийг сонгол илүү зүгээр. За манай дээр одоо нэг хоёр бүтээгдэхүүн айгу төлхөө гарч байгаа. Тэр Spet Excel гэдэг олон төрлийн витамин агуулсан, эрдэс ахуулсан, амин хүчлүүд агуулсан, ачаал даах чадвар сайжран зүрхний үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгнө. Ясны болон зөөлөн эдийн уян атан чанараас бас алдагдахаас бас урьдчилан сэргийлээд бас өгж болно. Эрсийг бас маш сайн нөхөж өгдөг. Нэг ёсондоо амар олгодог мультивитамин гэд ойлгож болно. Тэгээ бүдүүн адунд 40 г, дунд насны адууд 30 г-аар, бага насны адууд 20 г-аар өдөрт нэг удаа амар юм уу эсвэл тэжээлт нь хойлоод өгчөж байна. За, өөр ямар бүтээгдэхүүнийг санал болгочлоо би. Саримсны анд бас төлхөө гарч байгаа. Саримсны андыг манайхан бүр толгой дараалал хэрэглэдэг шүү. Маш сайн тархлааг сайн дэмжиж өгдөг. Бактерийн гаралтай ханиадыг эмчилнэ. Адууны амны үндийн бактерийг бас устгах нь. Энэ маань өөрөө энэ том нь 225,000, 1.2 тонн болохоор 93,000 төгрөг гэж. Энэ юу вэ? Нарны нэмнэ. Энэ бүдүүн адууных юм уу? Том. Тийм чинь ингээд юутайгаа байна. Сайз нэ тий. Шүтлэн гэж шүтлэн нас. Би чи ерөөсө бүтээгдэхүүн яагаад гэдэг гэсэн чи танаар чинь бас өөр юмнууд байгаа юм тий. Ийм бас чэйжвч нэмнэгээ нэг. За. Танах чи хагас бүтэн сайнгүй амар тий. Хагас бүтэн сайнгүй ажилт юм байна тий. Сайн зончлог тавтай сайхнаа. Досон тоолгоо гэх юм уу? Бид зөвлөх зорилгоор л үдийдл хэрэглэж байна. Ногоон цадаад ирэхлээр нь хүчтэй юм байна тий. Монголын анхны онлайн малын нэмийн сан Манлай цэгийн маань. Та захиал бид хүргэн 7720 1010. Энэ тунтагийн зочин маань Монгол улсын алдарт уяач Цэрэн Доржийн мөнх үеиг байгаа. Монгол төмний одоо хайртай хүлэг, хүндлэлт хүлэг тод янзгайгаа зорж байна. Тод янзгайгаа та бүхэнд эдгээр уралдаа байсан ч гэсэндээ бэлчээртэй ямар хуу харагдж байгаа үдээд одоо ямар хуу өнгөцтэй гэдгийг харуулахыг зорж байна. За тэгээ мөнх үеиг ах маань сүүлийн хэдэн жил одоо яг хөдөө гараад одоо яг морины ховыг гардаж хийж байгаа. Сая дүнжин гаралт бас их мөр аригдуулж исэн. Тод янзгайгаа хараа сайхан яриа өнүүлэх гээд говь сүмбэр аймагт ирсэн байна. Баян талаас одоо ер нь бол газар маань нэлийн төгсөн ишигэл чиглэлтэй явж байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн явцгааж байна. Сайн явж байна. Энд дээгүүр даваад хашаа хараад энэ модыг хараад за энэ бол угаас мөнхийх мөн байна гэж. Эргэлзээг мэдлээ шүү. Энэ моднууд тариад хэдэн жил болж байгаа юм бэ? Энэ ч одоо нэг 8 жил болчихж байна. Сайхан ургасан байна тий. Улиас голцсон хойноо гацуур нарс марс бий. Ер нь удгийн хайжууд ингээд тариад байвал бас болох юм байгаа. Малчид бүхэл малчин удгийн хайжууд ингээд сайхан мод ирчүүл бас. Хашаатай танилцчихоо шүү. За тэгээ. За 17-ны хавар ирээл. Энийг эндээс нь хонд аваад хүнээс. Тэгэл 18 онд энэ мод тарьж эхэлсэн. Энэ уртлын үргэлжлэн цагаан дил. Тэгээ манай энэ ч болохоор өөлгөт. Хуучны 5 минут доторх уу? Говь сүмбэр аймгийн сүмбэр сүм. Хуучны одоо говь сүмбэр аймгийн толгой уячтал энд ерөнхийдөө нутгалж ирсэн. Тэр насан тогтох гэдэг тэр 1 жил 6 4 авч ирсэн. Тэр хөгшин. Тэгэл энэ Цэрэн дэжид манлай эдгээр ер нь энүүгээр нутгалж ирсэн. Говь сүмбэрийн хонгор мөртийн зэндийн зээрд мөрний улсад хамгийн хол төрөлт зээрд мөр чинь энэний арханд хоолж байгаа л тэгэл улсад явж хол төрүүлж ирсэн. Рекорд хийсэн. Тэгвэл та энэ газар орныг сонгохдоо зүгээр нэг тохиоллоор биш юм байна шүү дээ. Бэлэгдэл зөө ер нь олон юмд бас бодож үзсэн юм байна тийм үү? Тэр сүүлд мэдэхгүй. Би зүгээр ер нь юу байгаа л ийшээ өвс бас их сайхан байсан юм аа. Тэр үдэн тэгэл аваад худаг гаргаал хашаан дотор худагтай. Хөдөөний жүжиг гэж
Төвөөс өдөр гарч ирсэн. Таачаа өстө тэгээд өстө эргэлт буцалт хөөр өдөөний уяач болсон тий. Тий. Энэ хэдэн метрийн гүнээс гарах вэ нус? Энэ манайх 85-аас гарсан. Энэ тодын цагт зориулж хийсэн энэ усны зогсол 2 морьороо зогсчихдээ. За. Энийг нь харуулмаар юм байна. Энд бол 2 морьороо зогсож байна. Морины ажил хийгээд зогсооч. Тэгээд тэндээ юу л гэжтэй тэрүүгээрээ гаргач чинь. Морьд ороо зогсож. Хөл амраа. Тийм байна. Өнгөрсөн жил уяачд манай энэ урдуур буусан ирж энд бас морьдоо зогсооцгоогоо. Тэгээд тэндээ тэр сүйдэрчтэй тэр сүйдэрчээ ингээд татчих юм байна шүү дээ. тий. Татаад их халуун тул тэгээд зогсоочдөг. Энэ чинь зүгээр юм байна бас тий. Энэ би Монгол бараг анхны хийсэн. Дараа нь нөгөө Мортингийн хин Наранбаатарын нэг бетон юу хийсэн. Тийм байлээ. Тийм. Тэрний анхных нь хэрэглэгч нь би болсон шүү дээ. Тэрэн дээр тод янзыг оруулаад усанд яаж зогсоод тэр яасан. Одоо сүүлдээ бид нар туршлагатай болсон. Тий. Тэгээд тэрнээс өмнө та энийг хийсэн юм байна тий. Тэрнээс өмнө хийсэн байсан. Одоо бид нар чи хүүд уусан зогсоон тэр нэг бэли одоо уутан гутлах юм өмсүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгжсэнд орвол энэ дээр юм байна тий. Тий. Тэгж бас болно л та түргэн зур юм да. Энэ бол зөөврийн зориулттай машины дэвшин дээр очиж. Аваа явчих тийм үү тий. Машины дэвшин дээр аваач. Зя ачгүй юу? Тий манай багач. Царайлаг ачгүй байна. Сайн уу? Ичтэй ингээд хашиг ичнэг төрч тэгээ адурга орох уу? Улаас бараг жилд 1 м урддаг юм шүү. Энэ нөгөө би нэлээд зайтай тарьсан байсан чинь нөгөө айлын хон ороод ихний юун дээр 2 м харантай суулгаж байсан. Тэгээд нөгөө юучгүй идэнгүүт чинь доогоор ингэж өтгөн болж гарч ирдэг. Түүнээс тгээгүү бол бүр их өндөр урах байхгүй. Бид нар чи яг тэгэл дэлхий дээр ирээл буцсан штэ. Тэгэл бас ийм сайхан мод тарчвал дараагийн үедээ тийм ээ уламжлаад байж ивэл. Энд ямар одоонууд явна? Тодын зэг. Гол зочин маань одоо ирж байгаа юм байна шүү дээ тий. За энд л явж байна да. Ходлогын сарваанууд. Манайх сарваага намар саалгачдгийг. Тэгэхээр нөгөө ихүүд нь жилбэтээ ордог. Тэгээд салгаа шууд тижичт юм уу? Салгаад хашаандаа байлгаж байгаа л гаргадаг. Тэгэхээр эдний бие даах чадвар гэдэг юм одоо хүнээр бол нөгөө бие даах чадвар нь арай дээшлэх үү? Тэр мөр өөр болно л доо. Тэгээд нэг чи салаад бүр ийтэйш сарваанууд салаа явчихгүй ингээд бөөндөө явчихно уу? Нэг азар. Тийм нэг азар гадуулаад. Түүнээс нөгөө хүмүүс чинь нөгөө сарваа ихээсэн салгаа сүлдээ малтаа нийлдэг гэдэг. Надад чи малтаа нийл хамаахгүй. Зэнэшэрнэшэр. Тодоо ер нь 4 мөцөч ер нь бүдүүн шүү. Манайд ер нь доогоороо үе юу бол их бүдүүн л дээ. Хүмүүс яаж танах юм байдгийг ингээл гайхдаг шүү дээ. Яаж танах юм байдгийг? Ер нь адууны суурл би ч өөрөө бас доогоор бас бүдүүн байх хэрэгтэй үе. Шил богинохон үе залгаанууд бахин байх хэрэгтэй гэдэг. Замын асуудлаас болж энэ хурд адууны хөл хамгийн том юмэг болж ш. Тэгэхээр адууны хөл бол одоо таны хэлээд байгаа энэ бахим юу бах нь хамгийн чухал. Тийм. Тийм чи морины бас нэг жижиг булчингууд гэж байдаг юм. Гадар том булчин, жижиг булчин. Жижиг булчингууд хөгжүүлээгүйгээр моринд хурдны ажил хийхээр багчул их хөлөө авч хөлгөө болж байгаа монголчууд. Манайх чи ингээд нөгөө бартаатай тэгэл энэ чи одоо уул нөгөө хазгаа тэгшхэн янз янзгаас хонгор гүдгэр чулуутай чулууг тэр болгонд тэгэхээр чин фитнесийн багш шиг юмнууд. За жижиг булчин яаж хөгжүүлэх вэ? Тэр жижиг булчин бол одоо жижиг булчин одоо тэгээд энэ ер нь энэ байгаль дээр л байгаль хөгжүүлнэ шүү дээ. Тэгээд эдлэгийн унгаагаараа багуугаар дасгаж чөчөр хурдны ажил хийхгүй ихний хэлжинд. Одоо нэг спортын гимнастик бол хүүхдийн нэг бүх булчин чигд хөгжүүлнэ гэдэг шиг. Тэгэхгүй хит нөгөө булчингийн хөгжил нь юугаад зарим тал дээр нөгөө хоцрогдохоор тэр тал дээр гэмт гардаг. Тэгэхээр нөгөө булчин чигд хөгжүүл. Жигдэх нь хөгжүүлэх хэрэгтэй юм. Шүрмс янз. Тэр одоо жижиг булчин жигд хөгжинэ гэдэг нь настай адууны настай холбоотой байх уу? Ер нь бол бага насндаа л жижиг булчин хөгжүүлэл сайн л та. За бэлчээрт нь гаргана
өөр яахан тэр бэлчиг. Тэгээд одоо нэг зөөл идэлгийн үйл шүү дээ. Зөөл идэлгээр л ерөнхийдөө жижиг хүчүүд хөгжүүлэлтөө. Тий. Тэр дааганд нь давтгээд байгаа чинь тэгвэл нэг талаараа жижиг булчин хөгжүүлээд. Ер нь тэр л байхгүй. Тий. Тэгэхээр манайхан чинь нөгөө $1000 гэдэг дааганд нь бүр хит доош оруулчаад. Тэгээд би бол багад нэг уйх юуг болчиход байгаа шүү дээ. Багад уйхаар л дуруу. Тод янзах чи их хурдан байж байгаад гарч ирээ суучдаг байсан. Багадаа юу? Тий. Тэгээд тэр нь бас өөрийнх нь тэр бүдүүрээ дахих суур нөгөө хамгаалт болж гисэн юм шиг байна. Түүнээс их хурдан байгаад байсан бол нөгөөдөө чи уралдуулаад байна шүү дээ. Тэгэхээр суугаад байсан учраас өнжөөд идвэсэн байгаа байхгүй. Ер нь одоо сайн адууг бол багад нь нэг яхтар талхиад хэрэггүйгээд аваа тэгээд ер нь бас айл айл адууны онцлог гэдэг. Зарим айлын адуу ч юм бол нэг хязгаалan үрэл тэрнээс хойш дахиад тэгээд дээд насандаа нийлэхээр илүү сайн дахиад ах шиг санагдаад. Бас адууны онцлог шүү дээ. Бага насандаа дахидаг адуу бүдүүрээд нас гүйцээд нөгөө барьж чадлан гүйцдэг адуу. Гэхдээ ер нь бол адууг хайрлж л байж ижил амжилт юм гаргана л та. Энд байгаагийнхаар чи бор азарганы чинь төлүүдээс тэрний удмын цустай ямар адуунууд байна? Борын төлүүдээс энэ бор мөр шүү дээ. Энэ тод янзгийн ихчээс гарсан юм. Тэгээ бид нөгөө $1000 дурлах гад бас хамаагүй хүчилж ажил хийж хагаад ер нь багангаан сунганд хол төрүүлэл байсан. Ер нь $1000 ч бас орчноо гэж сөнгө даах тийм байсан. Тэгээд хөлийн ус жоохон болиочод уралдахаа авчдаг. Энэ ер нь хэлбэр хийц мэт бас олон төрөд тохиргүй адуул та. За юугаараа хотаа ингээд хилээд тайлбарлаад өгөөч надад чиг бас мэд. Гол яс дөрвөн хүчний тэгшхэн тэгээд ер нь байр хүч ер нь зориг зүрх мөрх бүх хөгдөл нь одоо бол дэндүү болцоод бол та. Тэнийг ч уралдаж чадаагүй юм. Уралцаа жижиг юмнууд олон төрөөсөн шүү дээ. За өөр ямар адуунууд байна энд? Онцлох адуунуудын удан байвал та чи ер нь бас хараа олонтой юм шүү дээ. Тэгээ энэ одоо голцоо охин юмнууд байгаа. За энд нэг тод янзгийн энэ бор мөрний дүү байгаа. 25 та. Энэ сайн их мөр болно гэж би одоо байлгаад байгаа. Гахаа тод гэж нэрлэлсэн. Гахаа? Тодын удмын адууг тодтой тэгээд ямар нэг юм байгаа. Энэ болохоор юу тод халдсан гэд нэртэй энэ тэр бор мөр. За. Тий. Энд гахаа тод гэдэг байгаа. Гахаа гэдэг нь яаж байгаа хүүрхийг хурдаа адуу. Яг та тэгэл гахааш одоо нөгөө морь яслахаан дээр юу яадаг. Өндөр уулсан. Энэ байна да. Энэ. Энэ юм уу? Тэгсэн гол мол эднэр хэмжээд 20 талтай юм уу тэгээд их мөрөнд бол асуудал байхгүй. Олон баярлалах. Энэ уртлын тод янзгийн яг төрсөн дүүн. За. Энэ шүдлүүр байгаа. Эцэг их солиог юм уу? Эцэг ондоо. Тийм шүү дээ. Их нэгтэй. Таны тэр цавдар азрагч ерөөсө 3 эрдэл өгсөн гэдэг болов. Тий 3 эрдэл 2 охин төлөөгөөл. Одоо тэгээ энэ дайгтай байгаа. Энд ч одоо дараа нь таних уу? Хуурч харна. Далуучаа нуусан жигүүртэн байлаа гэ гараад ирэх юм уу? Танаа тамга ямар учир бэлэгдэлтэй хэдийн үеэс хэрглэж байгаа тамга вэ? Би энэ ч одоо манай тамгач юу байсан? Төмөр барсч илүүл анх юу цагаан сараар нөгөө бар сар байдаг. Тэнд бар сарын бар өдөр 5 бартай өдөр би юу байсан тамгалж ирсэн. Нөгөө тамганы юм уу судлаад. Тэр үе нөгөө бог таам маань ч юм болохоор 5 нүдэн тамгатай. Байсан. Тэгээд би ч одоо бас 5 нүдэн тамга Монгол хараад байлтай шиг. Тэгээд энэ 3 нүдэн тамга. Энд чинь нөгөө намсраа бурхны мэлмэл дээр ахаад нэг бэлгийн нэг 3 дахь нүд ягаад энэ чинь намсраа бурхны мэлмийг л одоо үндсэндээ 3 болгоод ингэ гаргацсан байхгүй. Тэгээ заануурзаар гигантны тэр соёмбиг бас тамганыхаа юун дээр байрлуулад тэгж хийсэн тамга. Тэгвэл бас яс бэлэгдэлтэй юм биш үү? Тий. Тэгээ дээр 3 мөрний толгой нь хуруу мөрнийх нь 2 назраг тогруу алтар азраг юу сүрүү ороо яар азраг нэг их мөрний болохоор ханд дээр чи хонгоралцсан байхгүй. Тий. Энэ хулыг бид нэлээд сайн эдэлсэн хавар 2 такгүй 3 такгүй болчихсон одоо хүчин бол дундаа сайхан хүчин дээр байгаа. 5 гоо хурааж байгаа. Шинэ ногооныг уцуугаад ер нь сайхан дүүрэн харамхтайгаал зуныхаа уянд баригдана гэсэн үг шүү дээ. Өөхгүй харамхтайгаа мөр гэдэг чинь зүдрэг авах нь байгаа гэдэг. Шүмгний бүр бярандаа хөрнө гэж бас байгаа. Тий.
бүр их тураагаад явал үндсэн бариг болчих. Тэгэхээр яг уяач хүн гэдэг чи өөрөө мордныхоо тамир тэнхийг мэдэрч байгаа юм чинь тэгээд энэ мөр үндсэн барны үйлээ тэрнийг эдлэгээр харуулаад яг угаасаа нэгэн гаргацсан мөрд чинь тэгээд би өөр дээш нь сөргөөж босгож ноёхыг оролддог мөрдөө. Тэгэхээр чин заавал тэр хүчтэй жилүүдээр тижээж мөр сайхан сөрдөг. Тэгээд хурд шингүүртэй оюус эднэрээр тижээдэг. Тэгээд давхар уяндаа бол актив 100 энэ дээр нэмж өгдөг. Энэ Агрофит компани тэжээлээс манай унш жир нэлийн төлхөө хэрэгэлт юм, түүмэл хэрэгэлт юм байна л да. Тэгээд тэн дундаа одоо танаа байнгын хэрэглэгч ямар хүн бэ нэ одоо манай уяачтаас гэсэн чи таныг санал болгосон сүүлийн хэдэн жилээр манайхаас тогтмол гэдэг. Тий. Манай мэд сайхан манай энэ уяаныхан ч ерөөсөө сүүлийн 2 жил хэрэгжилж байна. Манай хурд шингүүртэй оюус хоёрыг хэрэгжилж байна. Аа за. Тий. Аян хоёроо ингээд нийлүүлээд холио тэгээ хэвхтэй. Тэгээ дээр нь жоохон карн ойлмол тиймэрхүү юм ийгээд тэгэл тижиж байна. Тэгээ ерөөсөө энийг өгөхөд мөр айхтар ядрах нь баг сэргийх нь хурдан байт. Тий. Одоо 2 жил хэрэгжилчлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо энэ тижээлээс өөр тижээл өгөхгүй л энэгээр л ингээд тижиж байна. Цаатлан дээр дахин их юу болсон бэ? Одоо гайг болчихжээ. Их хавдсан шүү дээ. Тэгсээ ийм жоохон тахиц юм шүү. Гайгүй юу? Гайг. Тэр наадлах нь үйл хэлэг тийм байгаа. Одоо энэ жил 12-тэй. 12-т. За тод янзаг гэдэг энэ сайхан хурдан хүлгийг л үзэж болно доо. Хурдан мөр сонирхогчтой энэ манай энэ блогийг үздэг хүмүүст л тухтай сайхан харуулах гал энэ хүртэл зарж ирлээ байх юм. Та тод янзгийнхаа удмыг сая одоо ингэ бас сонирхолтой түүх ярьж штэ их талаасаа гэх тий. Удмыг нэг сайхан сэрүүлээд яриад өгөөч. Тод янзгын эмээ талд ч одоо юу ээж талд нь бол одоо улс усын ч одоо олон сайн их мөрд байна штэ. Тод янзг байна. Манай цавдар мөр байна. Тэр амар мөнгө гогон байцчдаг. Тэр авцгын мэндээгээ хар мөр байна. Манай нэг тэр Доронтын Намжил аймгийн алдартай авсан зээрдмэр сарт гээд нэг жил Доронтод 6 төрүүлжсэн соёолондоо. Тэгээ надад ирээд Доронтын зүүн бүсэд хязаал өрөө тавлаад бандгагийн ногоо нэг ид сайн байхад дийлж тэнд чинь 4-т ороод бандгагийн ногоо тавлж исэн. Тэгээ хөвсгөл очиж хөвсгөлийн бүстэй харагдчихсэн. Тэр зээрдмэр ингээд орондоо 4-5 сайн их мөр орсон. Тэгээ дээгүүр энэ чинь хандарч хонгаралцсан мөрөд нар орно гэдэг хэлсэн. Удмын хувьд бол одоо мундаг тий. Хоёр талаас мөнгөнгөө орцсон. Ээж талаас, аав талаас. Ээж талаас болохоор нөгөө доолоо алтан гэрлийн буурал нармтай хөрөнгө ороод явчихна. Их талаас юу н эцэг талаас болохоор нөгөө оноохын нөгөө 605 номертой ухаагүй орчихно. Тэр одоо ононгооч ер нь хамаг урдаа адууныхаа удмыг хасахаар тэр сохорхоогүй гэж яриад байдаг тий. Тэр ухаагүйгээс ухаагүй. Эн чинь одоо оноохын тод янзгын үгүй янзг гэдэг нөгөө янзгийнх нь төлийн төл болно тий. Тий, төлийн төл. Ер нь одоо ганцхан үлдсэн тэр зэр янзгын чинь төл бие төл ганц үлдээ тэр нэг юу. Тий, Монгол дээрээс үндэсний ганцхан гараад манай дээр ирээд тэгэл тод янзгийг юу очил 2 охин 3 2 гаргаж өгөө тэгэл явцсан шүү дээ. Энд чинь. Тэ энд чинь. Тэгэл одоо Монголын ард өмнөг баярлуулсан. Энд чинь өндрийг хэмжиж үзсэн 138 тэл юм билээ. Монгол төрийн наадамд 3 жил дараалан аман үзүүдээр бас л энэ цаг үедээ бол ховорхон амжилт шүү бурхан. Нэг айлын адуутай оролдоод байдаг тий. Арийнх нь адуу солигдохгүй урд нь 3 өөр адуу ороод. Тэгс. 2018 он. Яа. Энэ наадам төхөөд ирэхээр ер нь нэг юм одоо юу гэдэг юм бэ сэтгэл догдолж байгаа ч гэдэг юм уу одоо нэг тэр уралдаж байсан цаг үеэ санаж байгаа ч гэмээр юм тийм юм ажиглагддаг уу? Баггүй.
өөрөө сэтгэл бас их тайван адуу шүү дээ төлгөө. Одоо гүмэл хураагаад юу байгаад гүмэл харж л овлцсон гэхээс өөр бас тэр тайв. Тэр Шүмбэ алдарт нэг ирээд 2 жилийн өмнө ирээд соёлонд нь сүүлээд улсад ам үзүүлүүлж ирсэн. Тэгээд ирээд нэг сүү аваад ирсэн. Мөнх аяг гэдэг нэг аяганд сүү хийгээд өгсөн чинь янзын ус шүү дээ. Би энэнийхээ өмнөөс баярлалаа Шүмбэ. Тий. Тэгээ одоо ч гэсэн уугаал байд юм байна те. Одоо тэгээд хийгээд өгөл уун. Тий. Одоо ер нь бол за мэдээж онцгой те энэ цаг үедээ бас онцгой. Одоо чи яг цусны үе ярихаар чинь тод янзах чинь цусны үе бол маш бага болчихдаг шүү. Тий. Тойруулга орцсон. Их эцэг талаас айлд хоёр талаас тойруулга ороод дээр нь бол одоо шинэ цагийн цусаар бол нэг 5-6% байх юм билээ. Багцаагаар бодоод үзэхээр би яг удмын одоо яг удам ямар удамтай ингээд тэр донг алдсан гэж нэг азраг байсан гэдэг тэр энэ эмээгийнх нь эцэг. Тэрнийхэн зураг мөргөө нь олох олоогүй шүү дээ. Ямар хөшөлтэй юм байл гээд хэлбэр хийсэн арга гэдэг. Энэ ер нь гасан төл дүүндэр мөндөр нь бүгд энэ юу их бүдүүн бахим. Энэ ч л одоо уралдааны ядууны гол давуу тал юм шүү. Ачаал даах чадвартай. Тий, ачаал даах чадвартай шил богнолхон тэгээд. Соёлон хавчиг 7-та 3 жил дараалаад төрийн наадам ямар үзв? Тий. Тэр одоо энэ чи богино хугацаанд л уралдсан болоод байгаа юм л да. Тэгээ тэр жил чинь зарим жил нөгөө наадамтай наадамгүй гээл те уйжсэн мөрөө үед ивлжитл наадам болох ойлчлаа ч гэдэг юм ингээд нэг онцлогоотой жилүүд онцлоод бас ядж явах таарсан. Их хурдан жил нь нөгөө юу аягээд point яриад муунахын улсдал уралд идэв гээд ховдын бүс мөстэй яваагүй тэгэхэд их түргэн байсан шүү дээ. Тэгээ үндсэн. Тэгээ тэрний дараа жил нь хөлийн жоохон болицолтой бид нар. 22 он тий. Би 22 он харин тэрнээс хойш хараагүй. Өнөөдөр харсан сайхан л. Наач янз бүр. Аль одоо 2018 онд ч ингээд чинь улсад төрүүлэл давхар уягаар Эрдэнэтэд аман үзэгдэж шít. Ер нь одоо тод янзын хамгийн хурдан байсан онцгой байсан тэр жил л одоо илүү байсан юм аа. Одоо бол жил болго өөр шít. Өөр. Тэгэхээр тэгж хариул хэдэн онд илүү хурдан байсан юм? Энэ яг хаа давхар үеийн дээрээ бүр илүү болоод байсан. Тэр 18 оны соёлонд болоод ер нь Эрдэнэтийн бүсд бол бас төрүүлэхээр л байсан. Хурдан байсан. Тэр 19 оны их хурдад бол бас онцгой хурдан байсан. Тэр хоёр дээр л уяа бол янз юм байсан. Тий. Ер нь бол point дээр бүр классик төвшөнд тавьж амжаагүй л дээ. Тэгэл залуу амьдралын туршлага юм байна шүү дээ. Одоо ингээд харж байхад бол одоо яг энэний удам ингээд тэнд нэг соёлон байна да. Тийм хахад болчих юм юутай адилхан. Түрүү ярьж байгаа тод бол бүх талаараа илүү юм агч нөгөө би нөгөө ууган баярыг чинь зээрдэг асуусан тэгсэн шүү дээ. Тавдэр мөрнөөс үү? Тий. Тэгэхээр яг юу юугаараа илүү юм бэ? Тэр чинь одоо усад харагдсан мөр байхгүй юу? Тэгэхээр чинь шууд бас аль талаараа бүх талаараа илүүгээд хэлэхлээр. Тэгж одоо удмаараа хоёр талаасаа ерөөсөө. Хоёр талын удам. Ямар ч муу цус ороогүй, муу удам ороогүй. Тэгээ ерөөсөө өөрөө энэ сэтгэл зүрх зориг гэдэг чинь одоо адуунд байх хэвээр дотоод шинжигдэл нөгөө тэр тал дээр бас адуу илүү байгаа. Одоо энэ шин цагийн Монгол адуунууд одоо эрлиз гэж яриад байгаа шин цагийн Монгол адуу шүү дээ. Тэр Монгол адуунууд яагаад хурдан байна гэхээр ерөнхийдөө бол нөгөө машины данкраатаар ирэх юм бол нөгөө дотоод нөгөө энэ судснууд чинь ингээд их бүдүүн дотор ирэхэд нь маш сайн учраас нөгөө цусыг маш хурдтай шахдаг. Тэрүүгээрээ нөгөө данкраат их хүчтэй өргөдөг шиг тийм байхгүй. Одоо тэр чинь яагаад юм жижигхэн эрлиз адуунууд гарч ирээд тэнд яваад ирэх чинь тэр том адууны нөгөө адууг авч явах хэрэгтэй нөгөө зүрх судасны систем, дотор ирэхтний систем чинь жижиг нөгөө адуун дээр чинь яг тэр жигтэй очиж чухал чинь тэр чинь амар хурдан байгаа байхгүй. Ерөөсөө тэгээд тэрнийг л энэ Монгол адууны жижигхэн биеийн дээр авчих юм бол цохилтгоо нь бол онцгой урд адуу гарах магадлал нь тэр байхгүй. Та тэгээ энийг яагаад тод янзаг дээр яж тод янзагсан цусаар ярих юм бол багш. Энэ ер нь тэгээд өөрөө нөгөө энэ тууран чимээ мундаг. Тууран чимээгээр бол хэрэг адуу энтэй уралдах юм аргагүй.
Ер нь бол тэгтээ хайл явах гох те. Одоо нэг жим замаас гараад ч гэдэг юм уу. Одоо нэг жоохон хулгаач гэдэг юм уу тэгдэг бах те. Байхгүй. Дуустлал уралтна. Дуустлал уралт. Улаан галзуу. Боддгоо та тодыгоо азраг болгоод авсан. Азрагаар нь үлдээсэн бол засаагүй байсан бол гэж бодогддог юм. Гэхдээ одоо тэгэл дэлхийн юу байгаа өнгөрсөн юмны араас бол одоо юм бодох юм байхгүй шүү дээ. Тийм. Хувь зохиол нь тийм л юм чинь. Тийм. Тэрэн дээр одоо тийм байл ийм байл азраг байсан бол олон юу ахлах та. Тэгээд улс алсан малсан. Энд чинь нөгөө юунуудтай л үзэн шүү дээ. Эд сайжруулалттай л үзэн шүү дээ. Тийм. Олон төлөвлөлт байсан баг тийм. Тэр үед яагаад одоо тэр зэр дазрагыг үл тэгж хурдан гэдэг юм уу тийм богино наслан гэж бодоогүй байсан уу? 3-2 байгаа гэсэн чинь нэг нь тод нөгөөх нь цэгийн дэлтийн янз гэдэг одоо байгаа цавдраа цаг. Танд байгаа юм уу? Тийм. Одоо хаана вэ? Одоо бэлчээртэл. Оо, тэрийг нөгөө оруулаад ирэхгүй гэхгүй. Тэр байгаа. Аа, тэр тодоос ямар вэ? Ямар онцлогтой? Тэр их тал нь болохоор тэр оноохын нэг ариукас бин хуулгүй авчихсан. Тэрний төл юм байна. Бас тойруулга орсон. Тойруулган дээр 605 орсон. Тэр бол гараан дээрээс ер нь юу бахт энэс илүү урд биш хязгаал хүртэл. Тэгээ бид хэд нөгөө нэг сүү саамалж жагаад нөгөө увсын бүсд явж жагаад юу байхгүй. Замдаа нэг айлаас гүүрс айлахаас нь саам авцсан чи нөгөө муу саам аваад гашилсан саам аваад тэгээ саамны оруулаад тэг нэг гидсэн дээр нь ингэж бүр хавдаж ирээ задраад тэгээ тэрээс хойш тавхилан ер нь хойшилсан. Тэгээ саамны ор бол ер нь гашилж ирсэн муу саам авнаас бол сүү сайлуу гэж болохгүй юм байна. Тэрэн дээр анхаармаар юм байна. А тэгээ тэрний төлөвд нь яаж тавтай азраг юм ба штэ. Тэрний төлөвүүдийг одоо тэгээд би чинь гайгүй гүнүүдтэй нэг цэвэр азраг руу өгчөөд ер нь баг гүмал өгч ийсэн. Тэгээд өнгөрсөн жилээс л голцоо гүгч штэ. 3-2 нэг нь тэгвэл хаана вэ? Нэг нь бол юу бацсан. Сүлд нь юу бацсан. Хөндөгцсөн. Морь болгоод гэх. Хідэн юм гарсан. Охин төлөв. 2 охин гараад шүмбүүнд нэг алгаггүй ягаад шүмбүүн над дээр ирж байж байгаа сая шүмбүү надаас буцаагаад авсан. Тэгээд тэрний охин төлөв надад үлдээл. А өөр нэг ухаа гүнэс нь гарснаас нь одоо тэр бичээрэн долоон юу гээд нэг ухаа азраг. Улсад нэг 18 дээр орсон. Сайн байсан. Улсад бүр төрүүлэхээр байсан жил нь улсад нэг үйлдвэрлэг байдлаар насцсан. Тэр бол онцгой. Тэрний охин төлөвдөөс нь бол ер нь хурдтай гарч байгаа. Бор азраг эцэг нь бор азраг болдог тийм тэр ухаа юм чинь. Тэгээд энэ их ууланд нэг жил нөгөө соёлонгод өвлийн нэг бооцоо дуралдаанд соёл нь төрүүлсэн. TRM брэнд хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Энэ төрсөн ах 2 энэ ах нь нодно уян тавхт ихмөр төрүүлсэн. Энэ хоёр болохоор манай нөгөө бор азрагны төлөвлөлттэй. Ингээл дандаа юу? Тэг ингээл энэ 3 тэр доороогоо 2 англ эцэгтэй. Тэгвэр тэр бүх орсын дээр би төрүүлсэн гүрзүп гэдэг. Гүрзүпийн эцэг нь болохоор Монг контур гэж 1984-өөс 1991 оны хооронд 8 жил Оросын шилдэг үржлийн азаргаар шалгасан. Тэр Монг контур гэж азарганы одонтой. Энэ хоёрын чинь ихийнх юу нь болохоор эцэг нь болохоор тэр Доронтын Эрдэнэ цогт улсын алдарт болсон. Тэр айлын адууны жигүүр хөрөнгийн азар байдаг байсан. Тэр жигүүр хөрөнгийн охин төл болгоноос нь ер нь хурдан гарч байгаа шүү. Хавчмар. Нодлон соёл аригдсан юм. Тий. Хязаалан говь сүмбэрийн боржинд зургаалсан шүү дээ. Та сая ах нь бол уг нь дүнжин гаруй өмнө л сумаанууд илүү байсан гэсэн үг. Тий. Энэ хоёр ах чинь юугаар дундаж км цагаар ах нь илүү байсан. Ах нь ер нь 42-оос ер нь доод хурдан 42 байсан шүү дээ. Манай энэ 41-тэй л байсан. Жохон юун дээр тэсвэрийн тал дээр бол бас араб адуу шиг монгол адуу шиг байж чадахгүй. А хурдны хувьд бол ер нь гараан дээрс тасраад ер нь өнгөний мөрдийг өнгөлөөл явна. Өндөр хурдтай. Энэ хоёрын чинь ихийнх нь болохоор дорн говийн дэлгэрэх гаралтайг байхгүй. Дорн говийн дэлгэрэх гүнүүд бас
ер нь үржилд бас сайн суйруулж өгч байгаа. Тэгээ энийг өнгөрсөн жил би энэ хоёрыг таргадуулаад эн чинь уян тавг төрүүлэгчээд би чинь нэг 10 хоногийн дараа барьж аваад тэгээд 100 хүчин дийлээгүй шүү дээ. Тэгээ энэ жил бүр албаар ингэж хүчин нэмхнээр барьж байгаа. Тусаар бол 50 гэсэн үг. 50-тэй. Тэгээ англ 50-тэй мөр тэр нь цөөхөн л дөө. Араб л хэмжээд анжаанаас авахгүйлал. Гэтэ одоо хөл гармаар нэг юм нарийнхан одоо юу гэдэг юм тэг миний төсөлж өснөөс бол хамаагүй юм бодрон гэх юм уу. Тэгэхээр жоо уртлагдуу төрлийн адуунд орох та юу гэж бодож байгаагүй юу? Энэ ах нь бол жоо уртлагдоо. Жоо нарийнхан доо. Тий хөрөм. Тий энэ хоёрыг ингээд сул явуулахад энэ ер нь мордтойгоо сул явахад энэ зээрд морь нь бол бас тийм сэтгэл хүндтэй хэр ургийн явахгүй тэгэл ард нь л явж. Бие даачлах хөөхт мордод ирэхээр арай урагшлаад ирнэ. Аа энэ хөрөм морь нь ах нь бол ер нь өнгөлж явна. Тэгэл хажуугаараа морь мол гаргахгүй гэж. Хоол унд шингээх, хоолоо тогтоох талдаа. Ер нь аль аль нь гайгүй. Тэгвэл Арь сүрс нэм элбэг үү тэгвэл? Энэ зээрд нь жоох элбэг дүү юу юу? энэ нэмэх хэвчээ ах нь. Хүрнэ үү? Хүрн нэмэх хэвчээ. Энэ одоо ингээ манай морьд одоо ингээ бас л гүмэл гээл ингээл одоо энэ бас хазуулаад авсад. Энэ одоо нөгөө махны барай гэдэг юм уу? Тийм барайнд бол орохгүй байхаа энэ. Байхгүй. Энд хөлс элбэгтэй. Манай тэр жигүүр гэдэг хүрээ азар их сайхан хөлстэй азар бас. Энэ хар болохоор ихийнх нь их нь болохоор Монгол хэр тэ нэгтгэхийн төл. Сүхбаатар. Орохгүй тэр өөр айл. Сүхбаатарын төвшин ширээд нэг дааг нэг цөөхөн дааганд төрүүлж ирсэн. Тийм хар үе манад ирж ирсэн. Гарсан 90 болгоны хурдан бас энэ л үлдсэн. Одоо энэ азарга тавихгүй л бэлдээл байж байгаа. Манай бор азарганы төлөлдөө. Тий. Одоо энэ чи шүдлээ юм уу? Хязаал. Хязаал юм уу? Тий, хязаал. Манай хэмжээнд болохоор 2 3 жижиг юм би. Би энэ чи шүдлээ үрэл юм бах гэж утсан шүү Хязаал. дээ. За энэ тэгээ уралдсан юм уу? Энэ өнгөрсөн намар нэг юунд уралдаад. Намар энэ жаргалтаанд очиж уралдаад 10-аар орсон. Сургаал, сургаж л байгаа. Хурдан л та. Хурдны мэдгээр чинь тэгэл одоо Нэг яархаа болчдөг бах те. яархаа үйлдэл. Амжилт гарах нь тодорхой юм чинь. За энэ зээрд сартай юм а да. Энэ боржгоны 2019 оны улсын бүсэд даага харигдсан бор алзангийн төрсөн түн. Өнгөрсөн жил хөнгөлөд морин болгоцсон. Бор алзарганы чинь төл гэсэн юм. Энэ болохоор манай нэг хээр азарганы төл. Англи өөр хээр азарганы төл. Энэ одоо сайн их мөр гарч ирэх байх гэдэг. Их нь юу болох вэ? Их нь манайх нэг энэ говьхталд нэг улсын сайн малчны наадамд баяр төчнийг уралдаж нэг соёлын харигдсан. Тэрний байнд ирсэн байны хөрөнгөнөөс гарсан. Байнд ирсэн гүнээс хурд гарч ирлээ шүү дээ. Хурд гарахаа өрөөлдөг л ирээсээ. Тэр энэ гэж хэлхийл арга. Тэр ингэ гэж байхгүй. Заавал үнтэй асуулт гэсэн онлоор тий. Энэ бол сэрвэ мэрвэ хэмжилт бол асуудалгүй байна өө. Тий. Энэ одоо нөгөө юуны дунд говийн нэг говийн хөрөнгө гэдэг шүү дээ. Тэр биш л байгаа зү. Тий. За энэ минь. Энэ яг Тодын цагын төрсөн дүүн. Их эцэг. Эцэг бол өөртөө. Эцэг ондоо. Тий. Эцэг нь ямар азар бах вэ? Манай бар азарх. За тийм баха. Энэ одоо 8-тай. 8-тай. Энэ бас яг Тодын цаг шиг гарч ирээд суугаад байдаг ус. Дааг 1 км гараа явсаа. Одоо суулт нь гараад байгаа. Би тэгээд өнгөрсөн жил өнжөөд инжилээс ерөнхий уяараа орчод явж байгаа. Одоо тэгвэл битгий шохоод байна шүү дээ тий. Тийм. Сумын 100 мод амуу үзүүлж ирсэн сомлолт. Сэрвэ идэв? Сэрвэ энэ 145 мав баг үлээ. Сонголт оролцох юм. Тийм сонгуульд оролцдог. Энэ соёл, энэ халз, энэ Тодын цагын ихчээсэн гарсан. Ихчийн төл. Манай тэр нөгөө камер гэдэг тэр англи азарх тэр олон төлөв улс улсад харагддаг байдаг. Тэний төл азарга юм байна.
Оролдуулж исэн юм. Дааганд би 2 3 сүнг даг төрүүлгээ тэгээд орхицсан. Тэгээд өнгөрсөн жил өвөл ажил хийж байгаа бас орхицсан. Тэгээд энэ жилээс одоо соёл нь дээднээс болж гарч ирж байгаа. Төргүй. Энэ болохоор тэр хоёр зээрд хөрөн мөрний ихүүд нь нэг ихүүд. Нэг ихтэй. Нэг өгшл юу эцэг талаар. Тий. Ялаар хатлаа болтой тий. Таны ялаа шумал хэрв? Гайгүй штэ. Доронт мурддаг бодвол Их ялаатай газар ч одоо амрахгүй. одоо амрахгүй. За энэ хөр. Энэ халиун болохоор сонгол дундын л одоо азарга тавих гээд. Энэ бас сайхан махтай сайхан махны чанартай. Ер нь энэ шин цагийн адуунууд чинь дээр харьцгаар нэмгэндүү байгаа шүү дээ. Энэ болохоор бас ихэн сайхан сүйтэйгүй байсан. Энүүгээр азарга тавих гээд байгаа. Тавьтай. За удам та азраг тавих гэж байгаа гэдэг чинь төлийн одоо сайн адуу учраас азраг тавьж төлөх гэж штэ тий. Төлхөө байдлыг хадгалах гэж штэ. Тэгэхээр удам юу? Энэ удам нөгөө зүгээр их нь бол нэг литр орчим суу гардаг гүү гэдэг. Өөр ангаа нөгөө хатхуугаас авч ирсэн. Тий. Ихийнх нь яг нэрийн удам мэдхгүй. Эцэг нь болохоор манай тэр хээр азраг атрибут гэдэг. Тэрээс Оросын шилдэг 10 үржлийн гүний их талын удамтай. Энэ хөрөн болохоор нөгөө тод янзын юу ороо авчдаг. Тод янзтай эцэг нэгтэй нөгөө цавдар азаргуу штэ. За тийм та ярьсан. Тэрний юунаас гарсан. Тэрний охин төлөөс гарсан. Ээж нь болохоор тэр хөрөн үрээ штэ нөгөө боржгонд харигддаг. Тэрний юутэй. Энэ азарга юм байна. Энийг азарга болгочдөг юм уу гэдэг. Хязаал үрээ. Хэмжээ энэ жижиг манайд бас нэг жижиг адуунуудаас гараад байдаг шүү дээ. Тийм байна мэрс. Тий энэ. Та гэхдээ арабаар үржил хийж ирсэн юм. Хийгээгүй. Би ч одоо дандаа англи үржил хийж байгаа. Өнгөрсөн жил нэг араб азарга авсан тэгээд тэрүүгээр ягаад. Манайч нэг олон адуун дээр яахгүй. Ер нь 10-аад адуу ягаад гол явж байгаагаа уралдаал үлдгэдлийн тэгэл орхиж тавьчихдаг шүү дээ. За энэ хонгор. Энэ хонгор болохоор энэ бүгд нэг хэсэгт тэр юу атрибут гэдэг азар англи азарны зүйл. Их нь болоод ирэхээр тэр ариукаас авч ирсэн хулгууны төл. Эцэг нь болохоор тэр манай бор азар ордог. 75. Энийг ерөөсөө уралдаагүй байж байгаа юм сургаал сая нэг хальт зам үзүүлээл. Тэгэл байж байгаа. Энэ хоёр нь. Энэ ингээд бүдэр шүтлээ юм уу? Энэ хоёрын шүтлээ. Наадуул чи хязаалаа. Тэр хонгор ч хязаал юм уу? Хонгор хязаал юм. Наач сонгомлд уралдаг. Дааг уйхгүй юм та. Дааг нэг сөнгө дааг байгаа. Тэгэд наадах ч юм болохоор тод янзын тэр нөгөө игч хүүнээс гарсан. Тэр нөгөө бор мөрний төрсөндөө. Тэр халдсан чинь бор мөрний төрсөндөө байхгүй. Энэ одоо өөр нэг англи азарны төл. Энэ бас онцгой урдаад бол та. Чигүүр гэж яг иймэрхүү хийдтэй азар байсан. Би тод янзахта 6 авах болох гэдэг байхгүй. Дараа нь дуусчих жагаад. Болно. Сүү авчруулах уу? Харин сүү авчруулаад өгч үзэх үү? Тэгээ. Одоо ерөнхийдөө ингээд нийт нүүдэл хийж байгаа хүмүүсийг харахаар нэг 80 орчим хувинд суурин газар руу 5 дух гэдэг зүйлийг чухалчлал явж шít. Хөдөө рүү одоо нөгөө 5 дух тассан очноо өөрчлөөд хөдөө яг тань шиг энэ нөгөө байглаас гэдэг юм уу аниргуугээс өөрийгөө сонсохоос энэ кайф авч ингэж хөдөө рүү яаж байгаа юм бол тийм олон биш л байх л та. Тий одоо ер нь гэхдээ манайхан бол одоо ингээд үржлийн ажил явуулж нэгээд хөдөөнөөс төв суурин луга хашаа хороо бариа тэрэн дээр гүм болоо хавар навчиж тэндээ тижээгээ зардлаа гаргаад зарим нь өвлжинд тижээгээд тэгээ санхүүгээ өчс хогролтол яваад байгаа байхгүй. Ер нь бол бэлчээрээ бараад ингэж хүмүүс тэгээд ихэлцэн л дээ ер нь. Би тэрний л анхдагч л та тэгэл өөр адуу өөр төрлийн мал байхгүй. Адуугаа ягаад үржлээ хийгээл үржлийн ажил одоо үндсэндээ 17 оноос анхны цэвэр азар гарсан. Тэрнээс өмнө байсан 10-аад оноос ихсэн суур цуглаж гисэн адууны суур одоо л яг ийм бүрдэл болж эхэлж байна. Тэгэл тэр азарны төл тийм арин шинтэй тийм сайн талтай муу талтай тэр муу талыг яаж өгөх вэ?
Сайн яаж гаргаж ирэх гэж ингэж явсаар бол тэг бодлогоор юм гаргаж ирж штэ одоо тий. Төлөвсөн адуунууд бий болол эхэлж байна л да. Тэгээд сайхан их насны морд гаргая гэсэн бодолтой зорилготой явж идэг. Ямар ч гэсэн төрд нэг 2 ихмөр хайрагц араас нь бас нэг 2 3 ихмөр суурьууд нь гаргаал ирцэн явж байна. Англи адуу, тавтай адуу тэгээд одоо нэг хөл гарны асуудал яригддаг шүү. Энэ танаа энэ адуунууд таны гаргаж авсан адуунууд хөлний нэг юм эмзэгшлийн асуудал гайгүй юм шиг байгаад байгаа юм. Тийм үү? Гайгүй ерөнхийдөө тэгээд ер нь тэгээ нэг суур бэлтгэлийг л яг жигд гоё гаргаж ирж ил. Одоо нэг шүрмс гэдэг байна шүү дээ. Шүрмс чинь одоо нэг 4-8 7 хоногийн хугацаанд уралдахад бэлэн болдог юм л дээ. Шүрмс. Адууны шүрмс. Тэгэхээр чинь одоо хүн уяа их чинь одоо улсын наадамч өнөөдөр чинь 50 хоног үлдэж чинь улсын наадам болоход тэгэхээр чинь өнөөдрөөс эхэлж 2 сарын хугацаанд ингэж байж иж морь яг улсын наадамд уралдах хэмжээний юугаа шүрмс шанц манц нь бэлэн болох нь шүү дээ. Болчин бол хурдан богино хугацаанд болно л доо. Тэгэхээр тэрний чинь одоо нэг сарын уяагаар 20 хоногийн уяагаар явбал морь гэмтэл авах магадлал ихсэн л гэсэн үг л дээ. Тод руугаа явъя. Би надаас өгвөл явах болов? Өргөх болов? Дэми юм болтго юм болоо. Зүгээр уух уу? Үнэний сүл өчөж байгаа юм шүү дээ, тий? Тий, үнэний сүв. За, за уучлаарай. За, үнэрлцээ надад чи. Гоё штэ, гоё юм штэ. Уух юм уу? Уугаад үзээс яав нөгөө соёолын төрөв аман үзүүлдэг жил 18 он. Санал та. За та өгч үзэх үү? Ялгаагүй юу? За, уучлаарай. Би холтчих. Уухгүй мэл. За, байлээ. Хай. Уухгүй мэл. Төгсөж гэнэ үү? Нас үгүй сайхан өргөчихгүй юм. Улаан аймаг уйчихта манай монголчууд ерөөсөө тэр морин уралдааны уяа соёлын талаар яг үндсэн ном тохимол юм байхгүй. Тийм тэр талын соёл муу тэгээд одоо энэ телевиз сэтгүүлчийн хийж байгаа нэвтрүүлэг подкаст тэр болгоноос чинь үзээд энэ уяачтайхаа арга туршлагаас судлаад тэгэл энэ хөдөө байж байгаа юм чинь би ч одоо яг багш байхгүй шүү дээ. Тэгэл тийм юмнуудаас чинь багшийнхаа мэдээллүүд аваад боловсруулалтаа хийгээл орцон цагийнхантайгаа тэгж явж байгаа шүү дээ. Мориныхаа төлөө зүтгэж байгаа. Ер нь өөр эмгтэй сэтгүүлч тэр олон юм бэ. Байхгүй аа. Ер нь болох юмсан гэсэн хүмүүс би тийм үү? Хүндэлтэй хэцүү бас цаг хугацаатай их яасан. Их зөв тийм хийж байгаа. Гол нь л одоо миний хувьд бол хамгийн чухал зүйл нь одоо жишээлбэл үнэхээр танд миний бэлтгэдэг зүйлс үр дүнгөө өгөө те танд нэг ч гэсэн юм дээр одоо мэдлэг төгөөж чадчихвал хамгийн гол нь л тэр. Тий. Тэр чинь одоо тэгээд явж морины хөгжилд бас их чухал нөлөө өгж шít. Одоо ном байхгүй гэдэг байгаа. Ном арга барил суралцах юм байхгүй. Морийг уйх талаар ийм гэсэн юм байхгүй. Тэгээ морины онцлог байна. Тухайн он жилүүд байна. Тэгээд удам энэ бүхний чинь одоо тэр олон юм дундаас нэгтгэж өөрийн гэсэн хэрэгтэй юмудаа нэг нэгээр нь авч ижил тэгэл морд дахих үндэс болж штэ. Гол нь тэрийг бас нөгөө яг өөрийн болгож аваад нөгөө хэрэг болгож авах хүн хэд байх уу? Сонсоод өнгөрөх хэд байх уу гэж асуудал байна. Мэдээлэлээс гадна туршлага штэ. Хүмүүс ингээд алдсан алдаануудаа яриад явбал нөгөө хүмүүс чинь алдахгүй штэ. Тэгвэл олон хурдан морь одоо хөлгөө болохгүй олон амжилт гарах боломж гарч ирнэ штэ. Гол нь ерөөсөө тэр. Миний ганц хүсдэг юм яг тэр. Тэгэхээр энүүний чинь л одоо ингээд мэдрэл ингээд ирэх юм бол саам өгөөд тод янзтай 1 жилийн төлөө азарганд өгөөд их хурдан байжгаад юу байсан задраад болох байсан гэдгсэн шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө сүү сайн гэдэг өгдөг хүмүүс сонирхдаг хүмүүс өгтөө нөгөө сав маваа яг нөгөө цэвэр янз бүрийн юу аагаа гашилж өрөөгөө сүү өгсдөө шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Энүүнийг л одоо энэ миний ярилцлаганд наацх нь хүн болгон сүү өгдөг хүмүүс авчих юм бол хүнд их тус болно. Олон урдаа дунд бас өргөж байгаа тусгай юм болно шүү дээ. Тийм ээ. Ийм л юм бол анхаармаар юм байна. Тийм энийг энэ дээр тэгж шүү тэр мөнгөийг тэгж ярьж илээ шүү гэдэг энэ жишээний. Тэг хүний одоо олон юунууд байна шүү дээ. Амьдралын туршлага алдаа оноо тэрэн дээрс л хөгжил явна шүү дээ. Тэгээд ингэж явж байгаагийнх мэдээж дур сонирхол хобби байна. Өөрийн хүслэр мэлзэн. Гол үр дүн миний бас чухалчилж ингэж явж байгааг нэг ч гэсэн уяач бас мэдээд нэг юм санаа авчаасай. Түүнийхээ хүчээр одоо үр шимээр
нэг хурдан хөл гарна бүтэн байгаасаа илүү амжилт үзүүлээсээ би морин тайртай гэж байгаа бол хамгийн гол миний хийж чадах төрөл тэр л байгаа байхгүй. Тэр юм байгаа шүү. Тий. Уяач хүн гэдэг чинь уяач хүн гэдэг бол би бол одоо нэг дуучид энэ бүжигчид хөгжимчид чиг л ард түмнийг л баясгах зорилттой. Тийм л хүмүүс юм гэж боддөг шүү дээ. Мөнгө төгрөгөө гаргаад хурдаа дуу гаргаад тэнд ард түмэн тэр морины давхлыг харж баярлаа баясаал. Ер нь тийм юм билээ шүү дээ. Тий. За энэ минь хизээ орж ирсэн бэ? Энэ өнгөрсөн жил орж ирсэн. Соёолон болж байгаа энэ жил. Ахаа. Хашаанда гүү мүгэ юу очдөг юм уу? Энэ жил би хашаанаас нэг гарахгүй намар тийшгээр гарах гэдэг. Би сайн нөгөө гарлуу сүү асгачаа тэгээд энэ үү. Магнаны болчих. Их мундаг. Удан бас ер нь Төлөөд нодлонгоос гуурасан гэсэн үү? тэгсэ. Төлөөд нь ямар хуу? Энэ хоёр энэ болчих. Амар. Ха? Төлөд энэ би яасан англи одогуд бол жоохон жижигтэр гарсан. Төлөд нь жижигхэн гараа тэгээ бахим. Ер нь хэмжээнд бол асуудалгүй л одоо юм билээ. Нөгөө барай 50 маваа янз бүрийн юм юу хоо? Энэ тийм байхгүй, өөрөө тийм байхгүй. Тий. Та ер нь битүүлдэггүй мэн те? Ер нь битүүлдэггүй. Ер нь би нэг битүүлж үзсэн маань хоёр хазар оруулж чаад. Тэгээ нөгөө чиг мэг аваад юу аадах юм бэлээ. Гаргах ч нү та? Тий. Уушгиндаа бас юу ах юм бэлээ. Гэм суучих гээд. Ер нь адуу даарахгүй л дээ. Хөөвөр суучин сайхан ингээд юу ачин. Тасаа энэ булчин сайн гэдэг нь штэ. Энэ зөвхөн хэлээ. Энэ юу одоо юу илэрхийлэх юунд тусдаах вэ? Магнаны болчихно. Ааха, магнаны болчихно. Зориг зүрхэлтэй явсан. Сошиал үзэж байгаа л нэг бэлчээрийн азаргандаа хамгаалтын юуж өнгөрсөн жил туршиж үзсэн. Дажгүй байлээ. Тий. Сэтгхийн юутай явуулаад байгаа. Хоёр чадраг тийм явж байгаа. А тийм үү ингээд. Сэтгхтэй. Тэгэхээр Гүгшгүй. Тий. Намар 7 сар гараад нөгөөдийг авчин. Тэгэхээр нөгөө үлдсэн гүнүүдийг гიშг чинь. Гүү олон болохоор нөгөө энэний гიშгсэн гүнүүдийг гიშггүй. Энэ зөрөгтэй. Тэгээ энэ адуу байх чинь одоо би бас хэд хэдэн азрах тэжээжсэн. Тэгээд яг нэг газараа юу яадаг азрах нөгөө бааж өрдөг азраг ингээд овоолоо баагаад идэг азраг ерөнхийдөө төлс хийдэг шүү. Ер нь түүнээс нөгөө хаамаагүй энэ тэнд ингээд одоо ингээд тараагаар хамаагүй оцсон газар болгоно баагаад байгаа азраг бол бас төлөх чадвар мөн азрагны үржлийн тал дээр бас шаардлага хангахгүй байх шүү. Тэгээ манай тэр гамер гэдэг азраг чинь бол тийм шүү дээ. Ерөөс нэг газараа л уушгал ингээд. тэр гамиригээ та ер нь яаж авч авсан юм бэ? Би 17-онд Дорнод яваад зоргоогийнхоор очиод тэдний адууны үржлийг үзээ. Тэгээд тэндээс нэг азар авах гэж чад гинт Орос яваад тэр шгоотой яваад. Тэгээд тэндээс би өөрөө үзэж чад нэг азар аваад хэр азар аваад. Тэгээд би тэр бор азаргаа голцсон юм аа. Орост. Тэнд бол гайгүй байсан. Тэгээд 300 мянга өрөвлөгдсөн. Би тэг голоод нэг өөр хэр азар авчаад ахиж нэг азар авах гэж байгаа л дүрээд ирэхгүй. Миний тэр азар сайхан азар байсан л та. Тэр нөө. Тэг хийцмэц. Тэгээ тэр маань ирээд надад төлөв өгч чадаагүй. Тэр нэг оройтчихгүй. Орос бараг сар гарангийн дараа орж ирээд. Тэр нэг бэлдсэн байсан гүүнүүд дээрээ азар хэрэгтэй болгон. Тэнгүүд нөгөө голсон азарга тэрш байгаас ходлож авахгүй юу. Тэгээд тэр ходлож авсан азарга маань төлн гарцаа 90 болгоно л тавьсан. Шоколад самрын төгс хоцрол Obviously Jimmy Nutri Crunch. Одоо эн чин та хөдөө өөрийнхөө ахуй амьдрал орчныг солиод ингээ хөдөө ирээс уушаад явчлаа ч сайн хурдаа дуу гаргаж авъя, хурдаа дуу бий болгоё гэд. Таны одоо танаа яг үржлийн таны гараар бий болсон адуунууд багчул нус ийш тийш гардаг байлгүй да. Адуу малаа 8 арилж хийдгүү та. Хийнэ. Манайч одоо сарванд нөгчдөг шүү дээ. Тэгээд тэр бүдүүрж бүдүү юу дээшээгээ нас наадуу байна гэдэг байхгүй зархад байхгүй. Өөрөө нэг уух ганц нэг юмнууд авч үлдээл. Хаашаа явж гин хаавар очиод ер нь ямар яаж тавьчин сураг ажиг тавьж байгаа юу? Ер нь хурд. Хаас агуул явсан уу? Тий. Хүмүүсээ одоо ер нь ярьд юм уу? Одоо тэглээ инглээ төтөр орлоо гэд.
Давхиж байгаа болохоор тэгэл би нөгөө хүмүүс ярина эсвэл танаад хамхтай гээд тэр энд тэглээ ингэлээ гэж хүмүүс ярина шүү дээ. Тэгээд сургаар нөгөөдөл чи ирж бас 8 арилж яа. Өстөж жилхэн зардал юм олно. Тийм. Ингээд мөнх уягах маань юу ямар мэрэгчлээ хүн бэ? Та чин уг нь бол бас төвс өөрөн газар ихтэй сургууль төгсөн аж ахуйн нэгж удирдахжсэн бас арай өөр салбарын хүн байгаа бох тий. Би чинь автоинженер механик. Дуграад одоо манай их сургуулийн ангийн багш үсэ Батүрэл багш. Дуграагийн морин дээр энэ дүгнэлттэй яваа одоо тэр морины нөгөө бүртгэл юм хөдөлж байгаа чинь тэр инженер авах нь бас боловсролын дуграа шилжиж явж байгаа байхгүй. Түүнээс жирийн уяач хүн болгон бас тэмдэглэлтэй ингэж явахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр таны бас мэрэгжлийн давуу талыг нөлөөлдөг байна. Миний мэрэгжлийн давуу тал тэр байна. Би ч өөрөө завханд хүүхд байхдаа аймгийн шилдэг ном уншигч байлаа. Өөрөө нөгөө дүгнэлт хийж ашиглах чадвар илүү учраас болоод байгаа. Тийм баг шүү тэгж байгаа бах. За хамтрагч байгууллагуудынхаа билүү гинөө. За баата. Танаас асууж агаад халиг хэрэгэлдэг вэ гэдэгт карнол хэрэгэлдэг гэнэ. Карнол хэрэгэлдэг. Карнолыг ер нь ямар байдлаар яаж хэрэглэх вэ та? Энэ юуны үед бол хуурай өвсний үед бол өвөл бол их зүгээр юм билээ. Тий. Хуурай тоосчлттай өвстэй. Тэгээд энэ нөгөө юу гэдэг өвсний өнгө их сайхан болдог. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг тэр талаас бас зүгээр. Тий. Хоол боловсруулах. Хоол боловсруулах дээр бас нэг дэмжиж өгдөг. Голомтгой чанар манарыг сайжруулдаг. Бас тэр тал дээр зүгээр гэж би боддог шүү дээ. Цуны үеинд яаж хэрэглэх вэ та? Цуны үеинд бол би баг өгдөг юм аа. Би бол өвөл бол нөгөө хуурай нөгөө өвсөн дээр өгөх их зүгээр юм ус бодоод байдаг шүү дээ. Тэгээ ямар хэмжээтэй өгчдөг юм те? Энэ 40-оор л өгдөг шүү дээ. 40 грамм. Холсон хосоор сайд. За баярлалаа. За морь хурдан байх болтугай. Сайхан байх болтугай. За энэ нөгөө хурдан морин тарцаг байна. Та одоо үздэг юм чи мэдж байгаа билгүй дээ. Юу гэж хэлдэг үлээ би? Тий. Сахуус байна. За баярлалаа. За сахуус. Одоо морины үе эхлэж байгаа юм чинь хэрэгтэй байх тийм ээ. За тэгээд энэ уг нь орж идэх хэрэгтэй би очиж одоо тэгээд нөх юм аа. Манай морины унаач юу? Тийм үү. Энэ өвлийн нөгөө Дүнжигаравт хайргдаг морины үндсэн бэлтгэлийг хийсэн. За тэгээ биднийг сайхан ухтан авч, сайхан дайл, сайхан ярилцсан мөнх уяг хата баярлаа. Тэгээ ер нь бол яг блог маань нэг удаад альчилдаг юм блог биш. Нилээд удаа бас альчилж болно. Одоо мал харж байгаа учраас тэгж байгаа дараагаас нь тухтай хэрнэ. Тэгээрээ. Тэгж бодож байна. Тэгээ бидний урьдаа хүлээж авч ярилцсанд баярлаа. За баярлалаа та бүхэнд. Та бүхний зорж ирээд энэ морин дуртай Монголын ард түмэнд бас энэ айл одоо юунаас ямар хурдаад байна. Юуг нь авч хэрэгжүүлмээр нэг санаа оноо олон дүмэнд хүртээсэй гэж бодож байна. Өнөөдрийнхөө бичлэгийг бэлдээд буцаж явахдаа энэ үгэл санаанаас гарахгүй. Монгол улсын алдарт байж мөнх уяг гахахаас гараад явж байна. Одоо зээрд зүсмийн хүрэн зээр зүсмийн хадуугаараа сайхан нааддаг Монгол төрийн 3 шатлалт уралдаанаас гурвангаас нь хайраг төрөө хүртчихсэн ийм хоорхон цавшаантай байж өөрийнх нь өвгдээцээс өссөн буян өрөөл амны хишиг байгаа бах. Дээрээс нь үнийгээ өөрийнхөө хөдөлмөр хичээл зүтгэлээр тордож энэ хэмжээний амжилтанд хүрсэн ийм хөдөлмөрч хүн гэж би мөнх уяг гахахыг өгөндөг. Дээрээс нь энэ хүн амжилтанд зөвхөн өнөөдрийн энэ үр дүнгээр хэмжигдэхгүй цаашд ч бас олон унган хурдан адуунууд нь төрөх байхаа. Өөрийнхөө бий болгосон унган хурдан адуунуудыг өөрөө сайхан үйж хордлуулаад том наадамд дайрагдах байх гэж хүлээдэг. Өнөөдөр бол яг үүндээ би бол маш сэтгэл хангалуун байна. Тод янзгайг ойроос харлаа. Сүүлийн 4-5 жил хараагүй байсан. Та бүхэн ч гэсэн энэ бичлэгийг үзээ сэтгэл дүүрэн байна гэж бодож байна. Монгол төрийн наадамд 3 жил дараалж хамуун хөзөнд хурдалсан энэ сайхан хөлөг маань эрүүл сарвалын их дух зүс сайхантай ажил сүрэгтэй ингээд явж байгааг харах сайхан байна. За дээрэс нь 2-3 сая их насны мөр төрж байгаа юм байна. Тэрийг сайхан харлаа. За ер нь бол энэ хүртэл ирсэндээ сэтгэл хангалуун байна. Тэгээ амралтын өдрөө
ганцэг дүүрэн сайхан өнгөрөөлөө. Дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Дараа тэгээ бидэнтэй хамт айлгсээрээ.